Өнөөдөр надтай хуваалцах байгаа түүх өөртөө тохиолдсон уу, өөр хүнд тохиолдсон уу? Одоо миний хуваалцах байгаа түүх нь бүгд өөртөө. Өөртөө. Тэгээ өөртөө. Одоогоос нэг 7-8 жил өмнө би нэг 12-13-тай хүүхэд байсан. Тэгээ манай аав одоо ингээ уурхаа мурхаагаар явдаг. Тийм ажил хийдэг. Тэгээ аавыгаа дагаж их явах дуртай. Тэгээ ингээд нэлээд удаан тавхаад ингээ шөнийн 2-3 цаг болж байгаа. Машины одоо энэ шил байгаа шүү дээ. Тэн дээр ингээ эмхтэн хүний хөдөлгөөн үзүүлдэг. Яг ингээ эндэртэйгээ ингээ заагаад төрчих. Юу болов гэхийн завдлахгүй шууд ингээл машин цаа замын хажуу руу ороод хөмөрчөж байгаа. Би 7 хоногийн өмнө 4 зал явчихсан. Газар дээрээ дөрвөлөө өнгөрч. Таяг азар амьд үлдлээ гэх. Ахаа. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Шунан дурлам амтыг KFC-гээс. Сайн байцгаана үзэгчдээ, өртөө дөрөв аимшигын подкаст дараагийн дугаараар уулзж байна. За бид нар аимшигын гэсэн тооцоотголтой болсон бодит түүхийг зочинтой нь өөрт болон өрөөлд тохиолдсон үйл явдлыг зочинтой нь ингээс уугаа ярьдаг тийм аимшигын подкаст байгаа. Тэгэхээр нааша надтай адилхан аимшигын юмд сонирхолтой хүмүүс анхаарлаа хандуулаарай гэж хүсэж байна. За өнөөдрийн зочин нар хэн ирсэн блэ? За санжир. Тэмүүлэн танилцсандаа татаа байна. За манай хамгийн ихний би зүгээр асуух дуртай. За сүнс чөтгөр энэ альбан тэрэн замаа юм байдаг итгэдэг үү? Ер нь одоо итгэдэг. Итгэдэг болцсон те. Болсон. Тэрнээс яг бол байгаагүй. Ер нь үл итгэгч байжгаад төрөлт нэм тохиолдоод те. За нэг юм байгаа. Ер нь энэ entertainment те дүрсний урлаг одоо ингэж жанр байгаа шүү дээ. Инээдэм драма. Энэ дундаас хамгийн гоё дээгүр бүх хүний анхаарлыг татчихдаг аимшигын кино гэдэгсэн. За аимшигын кино үзэх дуртай юу? За ер нь л үздэг үү дээ. Ер нь үзэх нэг юугүй юу? Чадахгүй бараг л чадахгүй дээ тэр ч одоо ороод үзэхээр гарынхаа салаа малаагаар ингэж нэг хальт харна. Нэг айдаг ившээж байгаа юм шиг болоод нэг ингэ нэг хальт харах хэцүү. айж үздэг төрлийн юм. Тийм айж үздэг. За тэгвэл Өнөөдрийн нэвтрүүлгийн спонсор байгууллагаар Oxbar Mongolia брэнд хамтран ажиллаж байна. Цаашин бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Oxbar Magic Maze 2 тэг. Энэхүү бүтээгдэхүүн болохоор 4 төрлийн амттай, 30 мянган соролттой, Boost мод дээр хүртэл 15 мянган соролттой. Чанар амтыг эрхэмлдэг та энэхүү бүтээгдэхүүнийг CU болон гэртэйгээ хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж аваар. Баярлалаа. KFC онлайн захиалга. өнөөдөр надтай хуваалцах байгаа түүх өөртөө тохиолдсон уу, өөр хүнд тохиолдсон уу? Одоо миний хуваалцах байгаа түүх нь бүгд өөртөө. Өөртөө. Тэгээ өөртөө. Би болон миний хажуудлын хүмүүст. Окей. За тэгвэл миний нэг хэлэх дуртай үг байгаа. За одоо ярианд орцгоё. За Аяа тавиараа гэдэг шүү дээ. За би тэгээд ер нь нэг юм юмд итгэдэг байсан. Тэгээ одоо ч итгэдэггүй. Гэхдээ яг өөр тохиолдолд ирэнгүүт мэдрээд эхлэнгүүт үнэхээр яг за байд юм байна. Ер нь бол бас арайч ингэж үл итгэж болохгүй байна. Байдаг. Тийм болохоор одоо жоохон айж эсвэл болгоомжилж явах хэрэгтэй байна гэдгийг ер нь ойлгосон. Одоогоос нэг 7-8 жил өмнө би нэг 12-13-тай Хүүхэд байсан. Тэгээ манай аав одоо ингээ уурхаа мурхаагаар явдаг. Тийм ажил хийдэг. Тэгээ аавыгаа дагаж их явах дуртай. Тэгээд нэг удаа өмнө говьт ингээ хүн амтантай яриа хэлэлцээр хийнэ. Хойлоо цуг явчих дэрээ. Тэгээ би машингүй болохоор манай нэг найз юм. Бид гурав тэрний машинтай явна гэдэг. Тэгээ өглөө ингээд өмнө говь руу хөдлөөд тэгээ ингээл нилээн давхиад очицсон. Очоод ингээ хүн амтантай гэрээ хэлэлцээр хийгээд за бөөндөө хончоод явъя. Тэгээд маргааш нь одоо сайхан хоол мол идчихээ тэгээ 50 хөдлөөгээд. Тэгээ вэйдсэн чинь л оройн хотоос залгаж байгаа. За чи ингээ хүрээдрээ. Машины нэг юм өвдөрчлээ тэгээд ингээ чи ирж засахгүй болохгүй нэгэд. Тэгэл за одоо яа шүнж гэсэн хамаагүй гараа гэд. Тэгээ гараад нөгөө нэг өглөө ажил одоо эхэлнэ штэ. Тэрнээс өмнө аль болох хурдангээс янзлчих юмсан ингээд. За уучлаарай хин машин засах нь хин. Одоо манай аав. Аавынхаа өмнөөс би гэхэр нь би болж байгаа 12-3-тай машин систем болоо гэ. За окей. Тэгээ манай аав нөгөө яарж байгаа болохоор за газ явъя гэл шүн 10-11 үед хөдөлсөн.
Тэгээд шүн яарж байгаа болохоор ингээд 130 140 тавьдаг. Тэгээ ингээд нэлээд удаан тавихад ингээд шүний 2 3 цаг болж байгаа. Тэгээ явж байгаа л угаасаа хүмүүс холын зам за бууж нэг шээ. Би эсвэл нойр үржин тамхи татыг л манай аав найзтайгаа буусан. Тэгээ буугаал би ингээд хаалаа нэгэл буусан чинь миний нөгөө талын хаалгыг манай хонгоолгож өгч байгаа байхгүй. Намайг ингээд буухан байна гэж бодоод. Үгүй гахаа энэгээр бууцлаа гэв. Тэгээ бид дөрөв ингээд буугаа шээж байгаа. Тэгэхэд ингээд машины дөрөв алга дөрөв л онгорхоо. Тэгээ машины ингээд шар гэрэл насцсан. Тэгээ бид дөрөв ингээд шээжсэн. Тэгээд бид дөрөв гэнэ одоо бид гурав Юун дөрөв болоо явч. одоо явандаа дөрөв болох байхаа. Яа за. Тэгээ бид гурав ингээд шээж байгаа. Тэгсэн чинь ингээд машины шар гэрлээ үзүүрт ингээд машины гүпер хөвтөжсөн. Зүгээр л ингээд машины хэсэг сэлбэг зам дээр одоо засмал замын хажууд хүмүүс ингээд шээдэг штэ. Тэгээд тэр юм гүпер вэ гэдэг ингээд харсан чинь өө за энэ хэрэгтэй болт байна. Энийг байгаа болтнуудыг тайлаад авчих. Манай аав найзтайгаа очиж ингээд тайлж дээ. Тэгээ тайлж дуусаад за хөдлөх үү гэж тэгсэн чинь шууд машины дөрөв алга ингээд зэрэг харагдчихсан. Яа за. Салхин одоо цогцож байгаа юм байна да гэж бид бодоод. Тэгээ би ингээд гүйжчихэд ингээд хаалгаа татсан чинь түүжтэй. За Дөрөв алган дөрвөлээ түүжтэй. Тэгээ одоо хөдөөөвсөн болохоор гайгүй дээ гэж бодоод нийгэм бодохгүй яахгүй гэсэн. Тэгээд аав ингээд цонхоороо гараа оруулаад машина дотроос Монгол руу явж дээ. за. Тэгээ тэр үед тэр хаалган болгон тэр нийгэм бодохгүй. Тэгэл явж байгаа л би нөгөө жоох хүүхэд болохоор утсаар тоглодог хойно. Тэгээ ингээд утсаар тоглож байгаа л ингээд харанхуй шүн ингээд. Тэгээ ингээд утасны гэрэл байгаа шүү дээ. Гэрэл ингээд өөдөөс тусч байгаа. Тэгээ ингээд зах цууж байгаа ингээд харсан чинь машины одоо энэ шил байгаа шүү дээ. Тэн дээр ингээд эмхтэн хүний юм хүзүүний зүйлт. Яг ингээд эндэртэйгээ ингээд цугаар төрсөн. Тэгээ жоох хүүхэд би одоо шууд балмагдаад ингээд хүүгээд. Тэгээ ингээд юм дуурахгүй байжсан. Тэрнээс 10 секундын дараа манай машин шууд замын хажуу ороод өнгөрсөн. Өө тийм үү. Тэгэл одоо юу болов гэхийн завдлахгүй шууд ингээл машин цаа замын хажуу ороод хөмөрчөж байгаа доошоо. Тэгэл би чинь бүр ингээл юу болоод тэгээ машинаас буугаад. Тэгээд манай одоо тэр автаа зовжсан ахгүй нурууны ингээд хоёр үеийн ингээд хоорондоо нийлцэн гэж. Халахж чадахгүй тийм. Ингээ газар мөлхөөд ингээд. Тэгээ би юм тэр нөгөө нэг шууд одоо осолд орсон багт би сүнс харсан марс ингээ орчлоо дэлтэн. Тэгээ ингээ юу болоод байгаа юм мэдэхгүй. Тэгээ бид арай хэд сүлжээ болоод тэгээ цагдаа дуудаад одоо аймгийн цагдаа. Тэгээ хүн ирээл за ингээл юм боллоо. За одоо манай машин тавьчих гэх прогонтой ингээ явж байгаа юм бид. Тэгээ сумын төвд очиод одоо байцаалт өгч байгаа. За юу болов? Яагаад ингэж байгаа вэ? Тэгсэн чи аав ань мэдэхгүй. Зам дээр нэг адуу гараад ирлээ. Гэдэг ч юм. Тэгэхэд бол би машины од ингээ онхолдоод буугаад ингээд ямар ч адуу байгаагүй. Юу ч хүн ч байхгүй, юу ч байхгүй. Тэгэл бидэд одоо мэдүүлгээ ингээл цагдаач ингээ бичиж аваад ингээл өгч байгаа. Тэгээ ах уу нөгөө имлэг рүү явцсан. Тэгээд бид цагдаа бид гур ингээд цагдаагийн юунаас гараад тэгээ ингээ аав дээр цагдаатай юм яриа тамхилж байгаа. Тэгсэн чинь нөгөө цагдаа нь яг одоо угаасаа ийм газар яг таадын газар чи ийм газар. Би 7 хоногийн өмнө нэг 4 залуу явж байгаа. Газар дээрээ дөрвөлээ өнгөрсөн. Таад азар амьд үлдлээ гэдэг. За наанаас чинь дүн шинжилгээ хийх юм бол аав чинь бас жоох нуусан байна те. Тийм. Магадгүй тэр цагдаатай тамхилж байхтай огшин нэг хүүхэн харлаа ч юм уу те. Нилээ юу харчлаа тэгэл ялчгүй дарлаа гэлдэгсэн баг те. Нэг асуултын эцэг мэдсээс зөвшөөрөл авсан байгаа үстэй. Авсан ч гоо. Одоо авсан ч гэж одоо би өөрөө байсан юм. Яа. Бас амар арзалгаж байна. Азар Амьд үлдсэн. амьд үлдсэн те. Ахуугийн нуруу гайгүй. Тухайн үедээ бол тэгэл маш их эмчилгээний төлбөр гэл Үйл асуудал бол тийм. одоо тэрнээс хойш холбогдоогүй л энэ дэр. Ямар ч зам бүр алхаж чадахгүй ингээд Өмнө говь аймагаас наашаа явж байгаа юм тийм. Ер нь баруун зүгээс наашаа. Яа. За тэр гэрэл ингээд тусгацсан байж хахаар угаасаа нэг орчны үзэгдэх хязгаарлагддаг те. Өөдөөс утасны гэрэл тусцсан байхад. Тэгээ ингээд тальт харсан чинь тэр цонхны одоо юм тусгалд юм эмхтэй хүний цээж тэгээд юм зүйлс харагдсан юм те. За яг чи нэг юм нэг тэр мэдрэмжээ ингээд нэг яриад өгдөг дахиад. Тэгээд чи яг тухайн үед энэ юу эмхтэй хүн бэ гээгүй юм уу те? гүү юу харч байгаа гэдэг. Ингээд би ч одоо угаасаа өөрөө харахаар хүзүүний зүйлд байхгүй. Тэгээд амар том жиргэхтэй ингээд Совтай юм шиг.
Магадгүй. Тийм магадгүй. Ер нь ийм мангар том хүзүүний шигтгээтэй. Тийм игэмний яс ингээд хоолойны хэсэг гарцсан юм хэсэг. Царай л харагдаг. Царай харагдаг. Зөвхөн яг энэ хэсэг л ингэж харагдаж. Яа. Тэгэл ерөөсөө дутлагын машин тус тас гэж. Тэр бараг 10 секунд ч болоогүй. Хаалга хаацдагнаас амар тий. Тэр үедээ одоохондоо нэг юм бодоогүй. Тэгсэн чинь одоо яг тэрнтэйгээ ингээд уялдуулаад бодохоор бас юу болохгүй газараас л болохгүй юм авсан баг л гэж. Аав чинь чамд дараа нь ямар нэг юм хэлсэн үү? Хэлээг. Ер нь бол тэгэл ноолох гэсэн баг. Тэр ер нь ярьдгүй юм. Марцсан л тэр л. Эвгүй тэр л. За өөр түүх байна уу? Өөр нэг түүх байна. Окей. Одоо энэс одоогоос нэг 3-4 жил юм. Би нэг хэсэг Англид сургуулийнхантайгаа явсан. Англи. Нөгөө зуны амралтаараа work and travel хийгээд. Тэгэхэд бид ийм кемпт байрладаг. Тэгээ кемпт байрлаад өрөөндөө ингээд хоёулаа гэдэг. Тэгээ хажуудлын кемпэд 2 хүн, доод ингээ 2 кемп. Тэгээ ингээ байж. Тэгээ бид нөгөө залуу хүмүүс ажиллаад дуусгах чад. За гарын шоуд. Тэгээ ингээ очингууд ийм дэлгүүр мэлгүүр байхгүй. Хажууд ийм ойрхон тосгон байдаг. Тэр тосгон одоо нэг 500 метрийн зайтай. Тэгээ ингээ алхахдаг. Тэгээ тэнд ганцхан паб байдаг. Тэгээ тийш явдаг. Тэрүүгээр явахын тулд нарийнхаа 2 хүн зурдаг. Годомж. Тийм годом биш. Зүгээр шороо. Хүн явдаг. Тэгээ хоёр талаар нэм эрдэнэ шишийн одоо юу нэ. За нэг кинон дээр яриад Тийм яг өндөртэй. Тийм яг тэр завсраар л ингэж 600 м алхаж чиж. Явдаг. Тэгээ би ер нь тийшээ жоох явах дургу. Тэгээ үйдсэн чинь нэг өдөр унтчихсан чинь за нэгнийх нь төрс өдөр бол чинь араас үрээд иргээд. Тэгээ яваал ганцаараа явсан. Ард нэг хүн алхаад. Ганцаараа явсан юм. Яа за. Ганцаараа. Тэгээ яг ингээ ард нэг хүн алхаал. Угаасаа хүн байхгүй нь мэдээд байна. Тэгээ ингээл аргашаа харж чадахгүй. Тэгээл чадахгүй байж байгаа л за нэг харахгүй болохгүй маань гэл. Доошоо сугал. Үдээсээ үдэл. Тэг үдээсээ үдж байгаа л нэг ингээл хар. Юу ч байхгүй. Тэгээл за юм байхгүй маань гэл. Тэгэл нөгөө газар очиод бүгдээ ингээл ууждэл. Тэгсэн чинь манай нэг ахгүй гэдэг яг тийм цуг байсан. Надаас нэг 2 3 ах. Тэр хамгийн бага ус нэг 2 пивл ус. Тэгээ 2 пив уучаад бид ч орой ингээд бөөндөө ингээд ашгүй тэр замаар би нэг юм бодохгүй. Тэгээ бөөндөө тэр замаар явуулсан чинь манай ахгүй яг хамгийн бага усан шүү дээ. 2 пив ус. Тийшээ ороод яг тэр замын эхлэлд 2 алхаад шууд тасраад унтсан. Яа. Шууд ингээд контролгүй ингээд доош унаал би явж чадахгүй юм байна. Намайг үлдээч гэдэг. Йоо за. Намайг үлдээч гэдэг хүү гэл. Тэгэл ах нод ингээ хүртлээ шүү дээ. Бөөндөө бос юм ус. Тэг ингээ явдаг. Тэгээ үзүүр дээр нь очил ингээл яваал. Тэгэл ирсэн чинь манайдаас нэг тийм сахиустай ахгүй гэж. Тэр ахгүй. Яах гэж ийшээ шөнөөрөө бөөндөө явж дээ. Согтуу бол бити яв гэв. Тэгэл бид чинь нэг тоогоогүй залуу хөхт байсан. Тэгэл оройн би ингээл унтаал. Ингээл яг унтаал миний хажуудлын орон дээр маа нэг өрөөний хөхт унтаал ингээл ийшээ харсан чинь маа өрөөний ингээд залуу дээр ингээд эмхтэн хүмүүс сууд. Йоо за. Эмхтэн ингээд суудсан ингээд. Тэгэл би чи хараал за нөгөө сүнсэн дараалдаг юм байна. Зүудчихэж магадгүй бодчихж магадгүй. Зүгээр буцаад унтах гэж үзье гэл. Тэгээ буцаж унтаал маргааш нь ингээл ажиллаа хийж байгаа. Тэгээ юм яриад. Тэгээ үдсэн чинь маргааш оройн сэрсэн чинь тэр хүүхдээ хажууд биш. Миний хажуу суудсан. За би одоо ядарч байна. 2 хоног ингэж ядарлаа одоо. Бүр ядаргаанд ороо сүнсэн дараалж байгаа. Тэгэл жоохон сонирн болоод тэгээ 3 дахь өдөр дахиад болж байгаа. 3 дахь өдөр нь би ингээл нөгөө нэг дараалт ирээд дараалж байгаа. Ингээл хэцүү байгаа шүү дээ. Унтаал нэг эмхтэн хүн л зүтлээд байна. Тэгэл маргааш өглөө нь босоод өглөөний цайгаа бэлдээл гэж дээ. Тэгсэн чинь маа нэг хажуудлын кемпийн хүүхд орж танаа өрөө чи яасан бузрын өрөө вэ гэдэг чинь. За. Шүн ингээд та хоёрыг унтж гарч ороод авсан чихвчээ буцааж тавиад тэгээ буцаа өрөө рүүгээ орсон чинь шүнжэнгөө нэг охиныг зүтлээ. Яа. Тэгэл за энэ юу н болохгүй мэн гэж нөгөө ахуйд хэлж байсан. Ингээд байна. За. Тэгээ тоохгүй явж игээл битээр юм ярьж алхаж байгаа л урд гараа явуул. Тэгэл урд гараал явал 2 алхсан чинь шууд нуруунд тас гээл алхаж. За одоо гайгүй миний хөө. Тэгэл маргааш нөгөөдрөөс ингээл харсан чинь нэрээ ингээ нуруу муу юм хөнгөн.
Тэгэл тэр охины одоо ихч мэгч юм тэрийг хараагүй. Хин халахсан гэнэ. Одоо нөгөө нэг сахиустай ахгүй гэдсэн шүү дээ. Тэр ахгүй. Би бүр чиний ярианд бүр ингээд автаад юу болоод байгаач ойлгохооч сүлрүүгээ яа. Окей, зааж хойлоо дистаралтай яриа. Тэр Кампбелдэг байранд нь нэг эмэгтэй хүн байгаа байна шүү дээ. Тийм. Одоо нөгөө нэг нарийнхан замаас авчирсан ч юм уу. Эсвэл мэд. Нөгөө нэг хажуудлын орон дээр унтж байхын чи харсан гэж шүү дээ. Одоо унтж байгаа залуугийн дээр нь гарцсан. Тийм. Тэрийг нэг яар. Тэр ямар мэдрэмж тэр юу вэ? Тэр одоо ингээд шүн хүний нүд яг уу дасаад шүн бол харддаг л да тий. Ямар ч гэрэл мэрэлхүүл байсан баг тий. Зүүрлэх юм бол ч нэг одоо зүүрлэх юм бол манай найз ингээд дээшээ хараад унтцсан. Тэгсэн чинь ингээд дээр нэмэгтэн хүн яг ингээд нүрээ тулгаад унтсан. Тэгээ ингээд тэр залуу ингээд хараад байна. Тэгээ ингээд хараад тэгээ би чинь бүр сандраал зааз юу сүмсэн дараалж чинь хар дарж чинь эсвэл. Тэгээ маргааш нь бит хоёр одоо ингээд хоёр орн юм байгаа шүү дээ. Голдоо юм ширээтэй. Оос зойд. Тэгээ энд ингээд сандалтай. Тэр сандал дээр ингээд суугаад. Тэгээ ингээд бит хоёрын хиндрүүм ч хараагүй. Яг ингээд хэцтэй шин ингээд. Тэгэл за ингээд ер нь даруулж байна. Эсвэл тэндээс юм авчих. за энийг бас нөгөө чиний тэр тухайн үед бишээ болж исэн энерги над руу ирж иж магадгүй. Би бас нэг жоохон паникнд ороод байна, жоохон юм гацалтанд ороод. Ямар эмхтэй юм бэ? Чи нэг зүүрлэх гээд үзтээ одоо. Одоо яг ийм тодорхой бид чиг юм хувц бол хүмүүс. Гэтэ шалдан биш. Ямар ч сан хувцтай. Гэтэ хувц нь яг ийм нарийн детальны харагддаг. Тэгэл зүгээр нэг юм үс нь ингээл унтсан юм гэдэг. Царай марийн ч орж ирдэг. Англид байсан гэхээр англи эмхтэй юм. Магадгүй сонирхож байна. Магадгүй л хахад. Төрх нь бол ямар ч бас нэг эмхтэй юм байна. Яг эмхтэй үс нь унжаад царай нэгтэй ерөөсөө харагдахгүй байна. За тэр нөгөө нэг энэ шорон замтай тэр хоосон тэр замаас л ялцч тагцсан байна те тэгвэл одоо хүчлэх юм байна. Тэгээд би сүулт нь ботсон чинь бас нэг юм байна. За намайг одоо гадаад руу явуулаа гэдгийгсэн чинь за лам хар бөөмөд үзүүлээ. Хаашаа яв хідний ямар хувц хүмүүсгүй юм гээд манай гэрийнх марч хасаад. Ер нь монголчууд нэг гадагшаа авахаар нэг ажил үйлсээ даатгаад те замаа тэгшил гээд лам. Тэгсэн чинь за наа хүүхдтэй хамгаалт хийж өг. За тийм очир тэмдэг мөнгө. Тэрийг тийм очир. Тэрийг ингээд хийгээд за чи бугуурч болгоно хүзүүний зүйлт болгоно өөрөө мэд. Тэгээ би тухайн үед хүзүүний зүйлт болгосон. Тэгээд сүүлд нь ингээд бодоод тахад яг тэр нөгөө нэг одоо павер явж уудаг үе байна шүү дээ. Тэрний өмнөх орой би утсаа оролдож байгаад нөгөө ингээд зүйлт ингээд амар урт болохоор ядрагтай. Тэгээ ингээд орныхаа хажуу тайлаа тавьсан чинь улсаад унтсан орны доош. Маргааш өглөө нь оронд ор байхгүй. за. Тэгээ алга болсон. Тэгэл алга болсон. Тэгээд одоо нүүхээсээ өмнө нөгөө өрөөгөө цэвэрлж байгаа шүү дээ. Их цэвэрлэгээ хийсэн. Ор мороо дээшлүүлж үзсэн. Тэр болтоо. Нэг ингэж ярьдгийн зүгээр яг би дандаа ингэж хэлдэг буруу зүрх ярьж иж магадгүй шүү соор. Гэхдээ альва нэг хүмүүс ялангуяа монголчууд бөөч бай, ламж бай нэг хамгаалт гэж хийж өгдөг те. За ирэх байж болж байна. Цагаа эзэслүүлээ зүвчдэг өөрөө тэрийгэ одоо сүсэглээд гэдэг те намайг хамгаалж. Тэгээд тэр за миний ярих гэж байгаа тэр хамгаалж байгаа тэр одоо чамд болж шинэ очроо хийж өгсөн байх нь шүү дээ те. Улаан утсандаа яваад бугуурчаа болгоно, зүйлтэй болгоно өөр. Тэр алга болж байгаа процесс өөрөө алга болох юм бол тэр хамгаалтаа хийсэн гэж ярьдаг. Ер нь бол өөр ингээд хайцсан мэддэхгүй алга болох зүгээр яг уу ёстойч биш л дээ. Гэхдээ яг тэр нэг төвжэн дээр тэр чамайг хамгаалсан үйлдэл хийгээд ингээд өөр алга болдог. Магадгүй ирэх байх юм бол ингээд тасраа ундаг тийм муу муухай зүйлээс. Ер нь эмэгтэй хүмүүс ч байна, эрэгтэй хүмүүс ч байна. Одоо энэ гоё чамин зүйлд хүний нүдний хужрыг авах бас. Одоо чамайг ямар сайхан юм бэ гэдэг тийм цагаан ялам хүрэхээс өмнө сэргийлдэг гэсэн үг тийм. Яг тэрнтэй адилхан тэр хамгаалт гэж хийж өгсөн чинь баг алга болсон нь ч ер нь бол миний таамагаар болсон гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Одоо тэр хүүхэн чамаа бүр юм муухай юм руу хадгүй тийм муухай юм руу хөтлөхөөс сэргийлээд тэр зүйлд чинь ингээд өөрөө хамгаалаад ингээд хаалга болсон.
Яаж яхад нь хүний нутагц те. Тэр нь далаа ихтэй газар л сүнс их үү. Ялангуяа Англи ямар хот вэ? Ямар хоттой ойрхон? Бирмингhamд ойрхон. Ер нь тэндээс нэг холдохгүй. Далаагаар үргэлжлэгдсэн. Манай нэг дугаар дээр бас орцсон байгаа. Зүгээр сонирхолтой дэлж нэг Японд байсан хүний тухай. Тэрнтэй яг адилхан. Яг адилхан нь цаашаа юм төстэй. Тэгэнгүүт нэг юм байгаад байна бас. Далаа чинь нэг тавилаа давстай байдаг тийм. Тэгэнгүүт яг би бас бацтай ч биш л дээ. Далаа ус гаталж чадахгүй, дээрээс нь давсанд ойртож чаддаг. Нэг давс цац гэдэг чинь тийм. Муу муухай газарлаа ингээд давс давсаар ингээд хүрээл чинь гортог татчих матдаг. Тэгээ ер нь кино мэн дээр анзаардаг чинь Монгол кино дээр ялгаа. Яа, зээ. За хоёлаа тэр чиний өмнөх түүх рүү дахиад нэг буцаад орохдоо би чамд нэг түүх ярьж өгье. Өмнө говьтой холбоотой. Ер нь нэг юм би нэвтрүүлэх тундаа зөвлөгөө өгөх туфта. За хөдөө гадаа орон нутгийн замд сонсож гэнэ үү та нар? Шөнийн цагаар битгий яв, тий? Болохгүй. Ер нь бол болохгүй. Дээрээс нь тэр чинь одоо яг хөө зүгээр маш хүмүүс өнгөртгөлтөө ялангуяа Монголын зам дээр тий. Айгүй их хосол аваар болж байна. Саяхан за би нэг бүр албаар хэлээ. Сархны өмнө бас 4 хүн нэг прусертэй явж байгаа бүгд өгсөн. Ер нь бол битгий тий. Дээрээс нь хурд хэтрүүлдэг машин цөөхөн учраас аюу хурдтай явдаг тий. Амар буруу юм. Тэгэхээр залуучуудаа тий эцэг гихтэй хэлж байгаараа найз нөхдөдөө тий ер нь битээ энэ хөдөөний зам руу шөнө машинтайгаа явж. Өглөө сайхан өглөө нар мантахаар үүр цахаар тий. Магадгүй та нарт тэгээд өглөө олоо явсан бол тийм болохгүй байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэр чинь бас яарч марж байгаа гэдэг нөгөө шөнө гарах сэтэл тэгээд нэг юм болохгүй юм л дуудсан байна тий. Бас нэг бодлын бүр ингэж дуудах юм бол бүр анхнаасаа гинт ажил гарч ирэл шүүмтлэх болчихдог. Би нэг богинохон түүх ярьж өгье. За энэ яг зүгээр манай хуучны танил би одоо танилын танил надад зүгээр ярьж өгчээсэн байхгүй. Яа хоорондоо суугаал ингээл хоёулаа шиг нэг аим шиг дээрээс утсан шүү дээ. Өмнө говийн замд бас л яг адилхан дөө шүн тэгдэг. Хотоос шүн хөдөлсөн. За хөдлөө явж ил өмнө говийн зам руу бас уурхаа байхгүй. Ямар уурхаа гэж би одоо нэрийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн өмнө гав 100 хараагийн тийш гэж ярьжсэн. Өмнө гов биш ээ. 100 хараагийн тийшээгээ хоёр залуу биш манай дээр ярьсан танил найз нь уурхаар явах ажил байна. Хоёулаа хандаа явчих явсан баг. За тэгээ явсан. Яваад шорон замаар салтын метр уурхаар одоо ингээд төв замаас шорон замаар салаад нэгсэн мэдгүй. За тэгээ явж гисэн нөгөө шорон замаар дахиад байдгүй нөгөө уурхаа. Тэст бараан харагддгүй яахаа мэдгүй төөрцсөн. За төөрөөл ингээл яваад ингээд нилээ удаан цаг гарan давхирсан гэж. Уганд их ёсгүй байхгүй. Одоо замаасаа нэг 30-40 км л зайтай. Тэгэхээр зүгээр тооцоолоо үзэхээр нэг за шорон зам гэхэд цаг явна шүү дээ. Манай хоёр цаг гар яваал байхгүй. За тэгсэн чинь нэг юм ялтайсан гэрэлтэй хоёр гэр. Тэгэд гол нь гадаан нь ямар ч юм малцал байхгүй. За тэгээд ямар ч ус хоёулаа тэр айлаас очиод зам асууад тэгээ нуурхан зам. За тэгээд мань хоёр гэрийнхэн гадаас ч нохоо боргоно гэж ярьдаг шүү дээ. Нэг хоёр нохоо амар таарсан гэж. Гэл оруулахгүй гэдтэй нэг гадны үрж орж ирсэн. Тэгсэн чинь нэг юм 80 гарсан юм уу гэмээр нэг тийм нэлээд хөшөө өөхөн гэрээсээ бууж гарч ирээ. Нохоороо гэж ярьсан. Чимээгүй гэлтэй. Ороод ирлээ. Тайв. Тэгсэн чинь тэр зураглал амир юу вэ? Яг хоёулагийг сууж байгаа шиг гэр дотор байгаа шүү дээ. Орсон чинь хаймарт нэг охин ийм үсэн ингээ хоёр борц. Жохоо шаар тоглоожсэн. Хар шин шүү дээ. Ээл ганцаараа нөгөө талд гараа. Манай хоёрч ороо суулаа. Нөгөө өвөөч нэг ийм цайн унд өгсөн гэж би бас санахгүй байна. Тэгээд өвөө бит хоёр ингээд зам явж байгаа төөрчлөө. Та тэр уурхааг мэдхүү тэгсэн гинэ. Тэгсэн чинь манай өвөө чимээгөө суужсэн.
надад яг ингэж ярьж өгч исэн би тэгээ нэг яг тэрнгөө нь хэлэхээ үзье зэ. Минийхөө энэ хой талын гэрээс асуу. Амар юм жоох юм creepy заяа. Зүгээр хүн бол те энэ хой талын гэрээс ороо асуучгаа минийхөө гэл тэгэж штэ. Тэгсэн чинь яг ингээ өөдөөс нь харж байсан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг ах нь одоо хэлсэн шүү дээ дүүтэйгээ явж ах нь ерөнхийдөө ойлгоод ер нь жоох эйгүү болчлоо гэж мэдрээд окей come on гарыг. Тэгэн гутаа хойтлын гэрээр тойрсон чинь өвөө араас нь ингээд хараад үлдсэн гэж байгаа байхгүй. Яг тэрүүхэн тэнд босон процессыг ярих гэж. Тэгэл нөгөө нэг газраа мэдхгүй яахаа мэдгүй болчдөг амар эйгүү газар ороод ирдэг. Чи зүгээр боддоо өгшөө өвгөн ийм үсээ бооцоо охинтой ингээд охин ингээд хар шинж түмэр анахгүй шинэ ингээд лааныг ярилт ингээд шагаа тоглоод ерөөс хараачгүй гэстэй охин. Хүн орж ирэл харна шүү дээ. Тэгээ нөгөө хоёр чинь гэрээ тойрч гараад артлын гэрээг ингээд ахна гэж баггүй мэдээж ах нь учраас төрүүлж үүдэл юм шүү дээ. Артлын гэрээг ингээд татсан чинь нөгөө өвөө чи яг ингээд суудсан нөгөө охин ч хойдолд ингээд шагаа тоглосон. Тэгэл за энэ биш гэж шууд дүүгээ ингээд одоо ингээд угцрээ шүү дээ. Дүүм жал хуртал хэл. Шууд машиндаа суулж ирсэн. Харсан зүг рүү ерөөсөө бараг 120 30 40 хэдэн километртэй мэдгүй нөгөө шороон замарч амар давхирсан гэсэн. Тэгээ бүр ингээд давхиад сүүл рүүгээ бүр ингээд тамирын тасар гэдэг шүү дээ. Ингээд айцсан ингээд бүр ингээд туйлдаа хүрээд за окей гэд бүр ингээд үүр цайлгаад гайгүй болоод өглөө нар мандаад тэгээ нэг замын инста жинхэнэ бодтой хүмүүс яг явчаангуут нь таарч марч нөгөө газараа хүрсэн гэж. Энэ тэгээд яг тэр зүүн хараагийн тэнд байдаг уурхаа би ямарыг мэдэхгүй юм. Гэхдээ тэрний явах одоо магадгүй буруу замаараа салаа явсан ч юм уу тий. За бас л нөгөөтгөнтэй огтлцож байна. Шүн. Болохгүй тий. Түрүүний хоёулагийн чи нэг өөрөө бас дурдсан баг тэр нэг Купер Мупернэс тий. Тий. Тэрнээс болсон байж магадгүй. Тий ер нь л тийм хээрээс юм аавна гэдэг юм бас юм бол болохгүй. Яа, санийхс амар хаад. Би нэг сонсчоод бүр ёо. Тэгээс энэ уурхай дээр болдог түүхүүд бас юу? Байна. Окей. Одоо надад бол тохиолдов. Одоо ахнаар махнаар орой ингээд унтахынхаа өмнө ярьдаг. Би ч одоо нэг зуны амралтаараа уурхай очиж авдаа туслана гэдэг. Тэгээ ингээл бидэд одоо Сэлэнгийн нэг нутагт. Одоо тэр нутгийг хэлж болох юм бол яах юм? За Сэлэнг аймаг хэлж шүү. Тэгээ Сэлэнг аймаг нэг нутагт. Сумын төв байдаг. Сумын төв ингээд орохын тулд бидэд ингээд дундуур нь 2-2 ингээд болж тавдаг. Эхлээд монголчууд тийм одоо оршуулгын газар. Монголчуудын тэгээ казакууд гэдэг хоёр. Сэлэнг аймгийн өөрөө Оростой хил залгаа байгаа. Тэгээд казак мазак гэх тийм бол шүү дээ юм тий. Тийм. Окей. Одоо тэр нутгийн хүмүүс барыг өөртөө мэдчих واخ. Ганцхан дов шиг уул шиг даваад 2-2 болсон. Тэгээ нэг нь уулын бэлэг нэг нь яг юм бар. Тэгээ заавал уурхаагаас явахын тулд тэрийг 2 давдаг. 2 уурхаа одоо оршуулга. Тэгээ маа нэг ах хуу одоо ингээд орой ингээд архинд явахаар болсон. За. Тэгээ архинд явахаар болоо. Тэг ингээд согтуу машина барьж байна. Согтуу машина бариад одоо ингээд эхлээд монголчуудын ингээд одоо оршуулгыг ингээд гүүгээд ингээд давж байгаа. Одоо харанхуй шин дээр согтуу чи айхгүй ч тийм үздэг. Тэгээ казакын булшин дээр очиод казакуудын булшин дээр очиод тэгсэн ягаад ч мэдгүй уцаа зүгээр цонхоор шидсэн гэсэн. Зүгээр ингээд цонхоор шидсэн гэсэн. За. Тэгээ өөрөө ахад тэрийг ягаад гэдгийг мэдэхгүй. Тэгээ ингээд тэндээсээ архи авчаад буцаад ингээд одоо архи авчаад буцаа уурхаа дээр авч ууж байгаа шүү дээ. За. Тэгээ ууж хагаад маргааш өглөөс ирсэн чи утас нэг хажууд нь өсгсөн. Come on. Өөрөө ингээд шидснээ санаж байгаа. Тэгээ яагаад шидснээ мэдэхгүй. Гэтэ ингээд маргааш өглөө утас нь байгаа. Тэгээд тэр мэрэндээ нээхэн бодохгүй байж байгаа дараа нь ингээд бичлэг үздэг. Одоо уурхаа ахнаар одоо нэг оройтой ингээд галерейн дотроос зохиолын дуу муу сонсдог. За. Тэгээ галерейгаа харсан чинь яг булшны хажууд утсан зүгээр дээш хараад ингээд зураг тарцсан байна. Нэг тиймэрхүү басдаг. Ямар сайн тий. Тэр одоо яагаад утсан шидсэн мэдэхгүй. Тэгээ одоо согтуудаа шидсэн юм уу гингүүд өөрөө маргааш өглөө нь эсвэл бууж авсан юм уу яасан юм мэдэхгүй. Нэг тийм яриа байдаг. Гүйдэлтэй газар гэж монголчууд ярьдаг шүү дээ. Наа чин гүйдэлтэй газар дими наа замаараа яваад яах юм бэ тий. Өдөөнийхөө ялна. Зарим нэг мэддэг бол хилээд өгчдөг тий. Гүйдэлтэй газар битгий. Тэр гүйдэлтэй газар хүнийг тийм нэг юм би нэг
тэгж бодоод байгаа нэг юм орон цаг хугацааны нэг юм сони юм ингэ так гэж оруулчихдаг. Тэрүүхэн тэнд нь. Тэгэхээр яагаад нэхэр амар их төөрдөг. Нэг байсан газараа олхоо ойлцдог. Үгүй тэрнтэй адилхан санагдаж байна. Тэрүүхэн тэнд нэг юм тий. Одоо ялангуяа нөө ярьдсан. Үнцэн цагааныг тойроо яваад идэг гэдэг. Тий. Тэр шиг тий. Наа чи тэгэнгүүт би тэгж бодоод байгаа байхгүй. Наа ах уу чи өөрөө санахгүй зүгээр өөрөө нөгөө согтуудаа тэгээ гүйдэл дайруулангуудаа ганцаараа гарч мараа тэнэгцэн ч байж болно. Амар сайн. Тэгээ одоо та ингээд булсан дээр ингэж явуулаа гэнгүй. Тоохгүй байсан дээр тийм үү? Тухайн үедээ тэгээд анзаараг өнгөрсөн мэн хацаг. Ямар азар согт байсан гэж баг нээж мэнэ. Бас л нэг тийм сайн архитай тий. Шүнээрэн цагаар. За одоо тэгээд нэг амар сургаалалт яах вэ? Болохгүй газараа л явж тий. Утасныхын зураг нь ийм дээшээ ингээд харахгүй зураг авсан байсан юм тий. Өөр энэ босно. Ер нь ингээл хэсгээ дуусах уу? Окей. Би бүр ингээд яг нэрэн гэсэн нэг юм паникнд ороод байгаа юм шиг. Чиний яриан зүгээр автчих чи өөр юм автуулдаг төрлийн хүн юм шиг байна. Бүр ингээд бодолд ороод тайван болоо. Тэр хамгийн ихний хүүхэн байгаа шүү дээ. Хүүхэн ч гэж дээ. Бараг дөрвөл устар хаалга малга. Тэр өмнө говьоос одоо тэр цагтаа хийсэн гэж байгаа ш наа чи угаасаа жоох юм эвгүй газар. Чиний сонссон ба шүү дээ. Тэр аль хавьд гэдгийг чи хэлж чадах уу? Яг өмнө говьоос гараад л юм уу? Аль эсвэл бол ингээд өмнө говьч бас хөрхө хоол шүү дээ. Хот хөрхөд. одоо яг газрын зураг дээр байгаа юм шүү. Тийм, ер нь аль хавьд вэ? За зүгээр гадралж байна. тэр бол нэг 300 км бол холдохгүй. Өмнө говьоос гараад Нэг овоо байдаг гэсэн. Уул тахдаг бол. Окей. Тэрний замд гэсэн. Тэгээ уулнаасаа ч болдог молдог гэж зарим хүмүүс нь тэгдэг. За. Окей. Тэр нэг Лондонд тэр түрүүний хоёулыг ярьдаг бас яг гоё шүү. Тэр чиний очир тэр хамгаалт чам хамгаалсан л гэдэг үл. Алга болчдөг гэсэн. Хайцсан гэдэг. За өнөөдөр сонирхолтой түүхэн ярьж хуваалцсан баярлалаа. За. Өртөө дөрөв байлаа. Subscribe дарахаа бити мартаарай. Нэг юмыг сануулад хэлэхэд энэ доор өөртөө тохиолдсон түүхийг та надтай хуваалцаад энэ суугаад ярихад бүрэн боломжтой. Зааврын дагуу бид нартай холбогдоорой. За өртөө дөрөв байлаа. Баярлалаа. Дангар юм аа. Аваргагч дангаралд авах юм байна даа. Амтд зингэр мах, читар бислэг, чигэрлэг халуун ногоотой соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. KFC. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.